За ингээд сонгуулийн хуулийг бид нэр хэлцэж байна. За сонгуул маань өөрөө энэ эрх баригчтай хариуцлага тооцох ард түмэн ийм арга хэрэгслэлтэй. Бид нэр одоо ард түмнийг хүснээр ард түмний амьдралыг өөдөн татаж чадаагүй бол нөгөө дотоод нам нь улсын их хурл нь хоорондоо хариуцлага тооцож чадахгүй бол тэрийг ард түмэн тооцож өгдөг, ийм боломж өгдөг, 4 жилд нэг удаа хийдэг ийм юм сонгуулаа. За энийгээ бид нэг хэл амгүй ажтайхан шиг хийгээд ингээ явуулчмаар байгаа. Тэр ард түмний яг хүсээд хүлээгээд байгаа тэр хүмүүс нь энэ танхим дотор орж ирээд энэ асуудлыг шийдээд явах ийм боломжийг өгөх ёстой. Тэр ард түмний илчилдэг яг тэр юунд заасан. Энэ сонгуулийн хуулийг ярихдаа бид энэ сонгогдох гэж байгаа дарга нарын өмнөөс ярих биш. Сонгуул хөх тэр ард түмний өмнөөс л ярьж явах ёстой юм байна гэж ойлгож байна би. Тэгээд бүх хуулийн зүйл заалтыг заагаад ингээд хайрцаглаад ингээд явах нь одоо ямар үйлээ. За тухайлбал одоо хэд хэдэн зарчмууд байдаг ба. Ил, тод, шудраг гэд жишээлбэл яг олонхын саналыг авсан байж чадахгүй. Тэгжээж нөгөө хүн чинь ард түмний илч болно шүү дээ. Тэгэхгүй л одоо олонний саналыг авсан гээл тусгацсан л байлээ. Нэг. За хоёрт одоо яг хугацаанд 4 жил бүрээ ирэхэд хэдлээд яг 6 сарын 20-нд сонгуульд нь явах уу? 1 жилийн дараа. За энэ зүйлийг над тодруулж өгөөрэй. За нөгөө талаар бас бид нэг социалистууд цуглардсан юм шиг л юм яриад байх юм. Эр юм хүүсгээл нөгөө ч одоо ялгаж болохгүй шүү дээ. Монгол улсын үндсэн хуулиар тэрийн тим хүүс, энэ ийм хүүсийг ингэж тэгэж өгнө гээд. Гэхдээ одоо тэгээд одоо бас гоцрогдчихээ. Энд ч одоо хүүс хүмүүсээ очиад солиулчихдаг болсон юм биш шүү. Одоо манай баахан эмэгтэйчүүд ингээд баярлаад байдаг. Энэ ардын намын дарга нар ч бүгд хүүсээ солиулчаад ирнэ шүү дээ. Тайланд яваад мөнгөтэй төгрөгтэй болцсон. Тэгээд тэрийг одоо ямар хүүсэн тооцох юм? Гэх мэтлэнгийн ийм юмнууд байна. Тэгээ яг одоо бурхнаас одоо 90 хүмүүсийг заяас ингээд сая Трамп бурхан тийм шийдсэн ингээд үг хэлэнгүүт тэн чинь бөөн замраагүй байдал бий болж шүү дээ. Тэ? Хөшөө ямар ч хүүс бий болцсон. Тэрийг сайн мэдэхгүй байна. Тэ? Тэгээ ийм юмнууд агалдаад явнаа. Тэгээд одоо тэр хүүсийн төлөөлч бид нар байна гэд гадаа чагсаад эхлүүл яах юм? Бас л хүний ирэх шүү дээ. Ийм зүйлүүд бодо тооцож ингэж ярих хэрэгтэй гэсэн ийм ойлголтууд байна. За нөгөө талаар бол намууд төлөвшөж чадаагүй байгаа. Хоорондоо энэ намууд одоо ингээд намуудаа 8 цаад эхэлчихжээ. Нөгөө мөнгө төгрөг багтаа сонгуул юу? Бүр их болчих магадгүй байна. Тэгэхээр энэ босго мосхыг бас арай ямар тавайд байна вэ? Энэ талаар одоо яаж анхаарч ийнө гэсэн ийм асуудал байна. Нөгөө талаар дээр жагсаалтаар орж ирж байгаа хүмүүсийг энэ удаа бол ард түмнээрээ рэмблүүлье. Цогтгөрөл гишүүн битээрийн ардчилсан намаас өргөн барьсан хуулийн дээр тэгж байгаа шүү дээ. Одоо яриад байгаа нь бол 6 хуудас болох юм байна. 3 одоо тийм метрийн болох юм байна гэсэн юм яриад байх юм. Гэхдээ энэ чинь технологийн шийдлүүд амархан шүү дээ. Чадахгүй бол одоо сонгуулийн ерөнхий ороо тэр чаддаг хүмүүст нөхөж хэрэгтэй. Би зохион байгуулад өгье. Амархан шүү дээ энэ чинь. Тий. За хоёрдугаарт тэр хар машин энэ бүх юмнуудыг бол одоо зэгцлэх юм байгаа үсттэй. Баталгаагүй юмар бол одоо олон удаа сонгуул явуулсан шүү. Тэгэхээр энэ удаа бол энэ сонгуулийг баталгаатай юмар явуулах ёстой гэдгийг сонгуулийн ерөнхий ороо шийдэх ёстой. За нөгөө талаар төрийн албан агшид оролцож явуулнаа. Үнийг би зүйтэй гэж бодож байгаа. Энэ төрийн албан агшид сонгуулийн ерөнхий хороо гэсгийг ахалж одоо ажиллаж байхдаа сонгуулийн ерөнхий хороо энэ сонгуул дээр ямар нэгэн бодлон гаргавал